магадгүй яах вэ? Яг үнэн мөнөөр нь тийм ээ. Эхлээд ерөнхийлөгч байсан байхгүй юу? Ерөнхийлөгч юу? Тий. Тэгсэн чинь гадаас ерөнхий сайд ороод ирсэн. Тэгсэн чинь ерөнхийлөгч ерөнхий сайдын бүслэхүүгээр нь халуун дотноор тэрвэрч аваад уруул дээр нь үнсгсэн байхгүй юу? Бац. Үчигчтэй. Энэ бол сенсац. Энэ бол миний амьдралын гараа. Энэ бол миний сэтгүүлчийн гараа. Тэгээ яасан. Тэгсэн чинь ерөнхий сайд хэрэггүй ард түмэн байна дараа болъё гэж тэгсэн. За, тэрийг бол ард түмэн мэдчих ёсгүй байсан. Гэхдээ нэгд мэдчихээд авч нуун дарагдуулсыг оролцсон байхгүй юу? Тэгээд ерөнхийлөгчийн гэр бүлийнхэн гадаад айлчлаар явуулсан чинь ерөнхийлөгчийн портлет асуудалтай байна. 2 хоногийн дараа араас чинь очиж гисэн юм. Тэгээд ерөнхий сайд юмаа марчлаа гэдээ ард түмэнтэйгээ эргээд ороод ирсэн чинь ерөнхийлөгч дэрэгдээ сүүдрийн засгийн газар байгуулсан байсан. Бац. Үчигчтэй. Энэ бол магадгүй улсын нууцдаж хамаарах мэдээлэл өгж магадгүй. Энэ сэдвийг хэн ч хөндөөгүй. Энийг би хөндлөн. Энийг дэгдэх сенсац. Тэгээ яасан. Тэгсэн чинь ерөнхий сайд би ерөнхийлөгчд ингэж дийлхүүлж чадахгүйгээ чуугаахыг дуудаад. За, тэгсэн чуугаах шууд хаалгавдаа ороод ирсэн чинь ерөнхий сайд хэрэггүй 50 замаар хилцээрэй гэсэн бохгүй юу? Тэгсэн чинь чуугаах шууд нөгөө өрөөлөө ерөнхийлөгчийг хөөгөөд орсон. Тэгээд тэнд бөө юм болсон бохгүй юу? Тэгээд ерөнхийлөгч угаас өөрөө ирж гин. Үчигчтэй. Одоо би та бүхний ганцхан хормын дараа нэг хүнтэй уулзуулна. Энэ хүний хэн бэ гэдгийг та бүхэн надаар хэлэлтгүй мэдж байгаа. Тийм ээ. Энэ хүн бол хэн бэ? Минийхөө. Хайгуул бол аав ээж хоёр нь салж магадгүй л болоод байна. Хэрвээ аав ээж хоёр нь салвал ээж нь дахиад нэг шинэ ерөнхийлөгчийг ард түмнэрээ сонгуулах хэрэгтэй л болох бах таа. Аав нь хэрвээ салвал мэдээж хууль зүйн дотоод яамны сайдаа аваад явна. Тэгэхээр миний хүү шинэ ерөнхийлөгчтэйгөө эвтэй найртай сайхан амьдрахыг л хичээдэг юм шүү. Миний хүү хэрвээ аав ээж хоёрын салвал чи яг хэнийг дагах вэ? Аваа. Ерөнхийлөгч ерөнхий сайд нь хിവэрэ засгийн газрын доктортой байж ард түмнэн сэтгэл тэнүүн сайхан амьдрмаар байна штэ. Миний хүү наад үгүй ийшээ орж байгаад эндэр дээрээс чанга дугаар хилээд юмыг яаж мэдэх вэ? Ээж нь аавын ойлгоос хадхаа болгох юм билүү аа? Би ямар тэнэг хүн бэ? Зүгээр нэг айлын хэрүүлийг авчиж улс орны хэмжээ сенсац тарих гэж байдаг. Би сэтгүүлч болох болоогүй байна да. Шууд нэвтрүүлэг өгсөн бол малрах байжээ. Гэхдээ нэгэн бодлын үнэн чим шиг эрхмээ та бол гэрийн ерөнхийлөгч. Таны дэргэд суугаа ихнэр чинь танай гэрийн ерөнхий сайд. Тийм ээ. Би энэ айлд итгэж байна. Энэ айл бол хизээч сал сарнихгүй. Монголын нэг хүүхэд ч гэсэн ижи авийнхын гар дээр сэтгэл бүтэн өсвөл бидний жаргал босуу. Айл готлорон амар амгалан элэг бүтэн аз жаргалтай амьдрах юм бол төрүүлс маань төвшин амгалан байх болно. Монгол гэрийн бүрээр дэлхийг тамгалсан бидний монголчууд үеийн үед хандан хадрах болтугай монголчуудаа. Хаан явна болоо. За, хаан явна вэ? Ямар хурдан хариулчтай юм бэ? Хинбэ гинүү? Аргагүй шүү дээ. Би нэрээ шин дугаар авснаа хэлээг байгаа юм байна шүү дээ. Харин байна. Ямар хурдан хариулчтай юм бэ? Уг нь манай хүн чинь ногоон дээр нь дарж аваад улаан дээр нь дараад унтраагаад байдаг шүү дээ. Юу гэнэ вэ? Би гэрлүүгөө орж явна. Ахиж битгий мессеж бичээрэй гинүү. Энэ яагаад байгаа юм болоо? Яана. Миний мань. Ёо, өнөөдөр чи одоо ядаж над руу нэг ярьж болно доо бас аа. Догчч болно шүү дээ энэ чи. Би ч яг одоо улаан ногооноос гэтрэг хүчтэй юм бол. За.
Яа, өнөөдөр нэр ямар амар халуун байваа. Нохоо гаслаар баг нохооч гасалж чадахгүй энэ дөө баг. Амар халуун биш үү? За нэг хүт юм. Ой, ам цангаад юм хүт юм. Ундаа хурдтай ам цангаад ийс тэгвш. Ам цангана гэснээс өнөөдөр баларлаа. Яасан? Чи нэрээ сонсоо биш. Манай ажилчид цайны цагаараа хажуудлага цайны газар орохгүй юу? Жижигхэн зоогийн газар. Тэгэл тэр шүлний амттай бай. Тэр шүлнээс жиж хамаг хөлс гараад бүх хүмүүс пижака тайлаа суучд би тайлж чаддгүй. Шившиг боллоо ш. Тайлахгүй яасан? Юу тайлахгүй яах юм бэ? Чиний нөгөө аривлын имлэлтийг өмсөө явсан чи яаж тайлах юм бэ? Альны нүмсэн. Нөгөө чи ч өмсөө явсан штэ энэ чи. Зөндөө байгаа штэ яг. Ямар хэцүү юм бэ? Энийг өмсөө явсан юм аа. Энийг өмсөө явсан. Энийг өмсөө явсан штэ энэ чи. Энийг өмсөчөөд намайг одоо тайл гэдэг юм чи. Гэхдээ би чамайг наадах хаяа өмсөөрэй гэж хэлсэн. Багцсан юм байвал хаяач ээ. Багцсан юм байвал хаяач ээ. Хааш өглөө тэгээ сандраад нойрондоо өмсөө явчих нэр ямар хэцүү юм бэ? Эртээд одоо яав? Тэр багцсан оймсыг тэгээд хайчлаад төрөө болгоод өмсгчих нэр ямар зовлонтой юм бэ? Бас яасан? Тэр оймсыг чи өмсөөд даргын санаандгүй яваад орсон шүү дээ. Тэгээ хойморт нь харсан чи тал оймстой хүн сууж сандарсандаа хэвсэн доогор нь хийцэж хүүхэд нь ирээд улам ажаадаг. Нүдний булаа. Шившиг болсон шүү дээ. Чи оймсны төрөө өмсч юм уу дараагаас нь гөөгөө миний ноос юм доош унжаадаг. Зун ноос өмтэй явлаа гэдэг нүдний бол ундрамаа юм хэминж болно би үгүйсэхгүй заяо. Тэгжээч л амьд суугаад байгаа. Тэглэж чинь. Үгүй чи одоо зас орох гэж шүү. Тэр айтайгаа ороод таваад өгөрөө. Байгаа штэ чам төө. Байгаа гэд ноцсон чи ажиал тойрж өгөө үстэй чи. Тэр ажиалны тэр өөчи чинь зүгээд боловсон хүч ингээд өчсөн чи тэдний 3 ороо тэр ажиалаар хочцсон байна. Санаандгүй болтоотойгоо тавьсан байж чи чинь тэр ажиалыг аваад энэ одоо ажиал хин тайрчваа гэд. Бөө хэрүүл тэр айлт. Би ямар миний ороолтой гэжтэй юм шүү дээ. Хайраад ясуугаад. Тойроод улаад явна. Зовлонтой би болтод очоод юм өнөртүүлдэг шүү дээ. Одоо өнгөрсөн амьдрал. Үнэхээр өрөвдмөрөө хөөрхий. Яна. Хүн таараа тэгдэг шүү дээ. Боёо яаж явсан бэ гэхэд нохоогоо сахилуулаад таг. Тэр нохоо бүр юм бизнессэн нохоо. Хөөрхий амьтын нэрээ. Ундрамаа учиртай байдаа. Энэ өвөл нөгөөд чинь эртээд гудамжид толгоор харчаад яваад өгч ийлээ. Тэгээ энэ өвөл айгуул дахиад тэр хүлээж штэ айгуул. Чи учиртай байна заа юу. Ойлголоо. Чамд нэг ингэ хүн хилгээс нааш цаас чичгээс нааш гэж үг өгдөг штэ. Тийм бидтэй. Одоо чи өнөөдөр харалтаа би энэ 100 яв. Би 42 өмсдөг. Одоо би 38 хөлөө хийцэн байж штэ. Хөлөө бүр ингэ атгаад ингэ хумайт хийцэн байж. Ойлгож чинь ундраа. Чи учиртай амьдрий хоёулаа. Хэминж болно. За юу. Тэгэл одоо нэг сандаад аваад өгч болно. Багцсан гутлыг хөөрхөн хээ гаргаад хайчлаад сандаад болгочих юм. Тэгээд дэлгүүр зогсож чи хажуудалд яг нөгөө нэг ориг гутал нь ирээ зогсон ш. Яна. Нэг залуу өмсцэн. Тэгэл миний нөгөө гар хийцний сандаал руу хараадах. Өөрийнхөө хараадах. Тэр би тэгсэн өшөө адилхан үйлдвэрийн сандаалаа гэсэн. Нүдний булаа. Тэг учиртай байлаа ундраа би үгүйсэхгүй штэ. Хэмэн. Нэгтээ бас учиртай хэмэн. За тэр яг чи яаж гинэ? Яг одоо Баянгол зочид буудлын 210 дотод уулзмаар байна мач. Ой ундраа. Заавал яана. Жоно одоо. Дарга намайг дуучих. Байгууллага дээр нөө манай аудит шалгалт ирж гинэ. Нөө бичиг баримт шалгаж гинэ. Яана би сая хэлсэн. Гэртээ нэг өдөр амарья гэж хэлэхгүй юу? Чи тэгж чинь. Чи одоо шагнал урамшлахаар чи очих юм аа. Одоо ингээд шалгалт ирэхээр би байх юм аа гэж айгүй ундурцж байна. Явахаас та одоо найз. Одоо яана. Байна уу? Дарга би гэртээ тэр нөө чепний түр юунд байгаа штэ. Миний шүүгээ те 2 за ойлголоо. Ирүүл болоод тэгчгээр яв гэж байна. За би явахаас ундраа. Үнсэн тооцож байгаа. Ямар амар үнэмшилтэй худлаа уцаар ярьж мэрж байгааг гинэ. Бүр баталгаатай араанд нь хийж гардаг ба штэ. За чи гайгүй. Өрөөндөө ороод хувцаа тайлаад орондоо ороод хүлээж байна уу? За Баянгол жочд бол сонирхол байдаг юм байна. За барьж авч байгаа би одоо хий юм бэ? Манайх ч одоо 51 48 эмэгтэй хоёрхан эрэхтэй энэ нэр хий юм бэ? За гайгүй орондоо ороод байж байгаараа гинэ чи. Орондоо орж байгаа чамайг нэг сайн барьж авна. За пичака тайлцгаар айгуу дараа тал цамцтай байсан гэ шившиг болгон болий зүгээр. За
барьж авч чадна. Ээ, эднэр яаж барьж авах вэ эднэрийг аа?